За эрхэм үзэгчдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээ Арангаан аймгийн Их Тамир сумаас одоо бэлтгэж хүргэж байна. За манай энэ удаагийн дугаарт хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуйн био технологийн сургуулийн тэнхимийн багш, хөдөө аж ахуйн доктор, дэд профессор Баасан Жалбуу оролцож байна. Сайн байна уу? Та сайхан намардж байна уу? Сайн явж байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Тэгэхээр энэ малын бэлчээр тэжээлийн нөөц чанар хангамжийг сайжруулах ажлыг бол та сүүлийн 10 гаруй жил Монгол орны нийтдээ 100 орчим суманд ингээд хийж хэрэгжүүлээд амжилттай явж байгаа юм байна. Тэгэхээр Арангаан аймгийн Их Тамир суманд энэ малын одоо бэлчээр тэжээлийн нөөц хангамжийг сайжруулах энэ арга туршлагын ажлыг одоо яаж хийж явуулж байна? Энэ тухай яриад та тийм ээ. Тэгэхээр бол ерөнхийдөө бол Монгол орны нийт одоо бэлчээрийн маань 70 гаруй хувь нь талхагдалт оройтолд одоо өртсөн, тийм ээ, орсон гэсэн ийм мэдээ судалгаа байгаа. За түүн дотроо бол энэ хангаан бүс маань бол нийт одоо бэлчээр хадангийн газрын 80 гаруй хувь нь татхагдалт оройтолд орсон байгаа. За тэгэхээр бол одоо өнөөдөр бол манай энэ одоо бэлчээрийн мал аж ахуйн тийм ээ оршин тогтнох гол үндэс суурь болсон бэлчээр хадлангийн газар маань ийхүү одоо доройтно гэдэг бол бас бидний бол маш одоо юм анхаарал хандуулах ёстой ийм ажил байгаа. Тэгэхээр энэ хангаан бүсэд энэ малын бэлчээр хадлан сайжруулах ажлыг одоо яаж хийж байна? Энэ арга туршлагыг одоо яаж бодиттой хэрэгжүүлж байна? За тэгэхээр бол одоо энэ одоо бэлчээр тэжээлийн нөөц чанар хангамжийг сайжруулах гэсэн энэ одоо ажлын хүрээнд бид нар бол дараах 3 чиглэлээр одоо сайн туршлагуудыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. За үүнд бол нэгдүгээрт бол энэ доройтсон хадлан бэлчээрийг био шингэн бордоо ашиглаж сайжруулах. За хоёрдугаарт нь бол ногоон тэжээлийн одоо ургац чанарыг нэмэгдүүлэх. За бүр тухайлах юм бол ногоон тэжээлээс бол жилдээ 2 ургац авах гэсэн ийм одоо сайн туршлагыг одоо туршид нэвтрүүлж байна. За гуравдугаарт бол одоо орон нутгийн ийм тэжээлийн түүхэн эдийн нөөцийг ашиглаад дарж бэлтгэх гэсэн. Ийм 3 чиглэлээр сайн туршлагуудыг бол нэвтрүүлж байна. Арангаан аймгийн Их Тамир суманд бол энэ ажлыг 2017 оноос тийм ээ онд энэ ногоон алт малын эрүүл мэндийн төслийн хүрээнд бол эхэлсэн байгаа. За гэтэл бол ингээд ер нь бол энэ орон нутагт бол яг ийм мал аж ахуйн чиглэлийн тийм ээ мэрэгжлийн үйлчилгээ үзүүлдэг тийм нэгж байгууллага хэрэгтэй байна гэж гэдг нь бол ер нь бол яг мэдэгдсэн тийм ээ. Ингээд бол 2019 онд бол Их Тамирын итгэлгээд ийм малын үржүүлэг технологийн нэгжийг бид нэр байгуулсан байгаа. Орон нутгийн одоо хүмүүсийн оролцоотойгоор зоотехникч тийм ээ мал зүйч хүн бол оролцсон байдаг тийм ээ. За дээр нь бол энэ малчтын одоо бүлгийн ахлагч нар одоо орсон байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуйн биотехнологийн сургуулийн багш одоо судлаач оюутнууд бол хамтраад тийм ээ ингээд бол энэ одоо шинэ одоо арга технологиг нэвтрүүлэх турших энэ ажлуудыг хийсэн. За тухайлах юм бол одоо бид нар маань бол юуны өмнө бол энэ доройтсон хадлан бэлчээрийн тухайд бол энэ чигийн хангамж сайтай хуучин ийм хадлангийн газар байсан Батмын уулын нугын хадлангийн одоо ийм газруудыг бол сайжруулах ажлуудыг хийсэн. Бол 22 23 тийм ээ одоо энэ 24 25 онуудад бол энэ био ундраг компани бүтээгдэхүүн болох биогүн био шингэн бордоог ашиглаж сайжруулалтын ажлыг хийсэн байна. Бордохгүй бол ингээд дараа жил дахиад одоо хэвэндээ орох тийм ээ ийм байдалтай. Гэтэл бол энэ био шингэн бордоо маань бол өөрөө бол ингээд 52 зүйлийн ашигт бактеритай байдаг. Хөрсөнд одоо хамгийн шаардлагатай тийм ээ ийм байдаг. Бид нар ингээд 3 4 дахь жилдээ ашиглахад бол жилээс жилд нөгөө хөрсний маань бол одоо ингээд нөгөө бичил биетний найрлага тийм ээ одоо энэ микрофлора бол сайжирснаар жилээс жилд бол тэр ургамлын бүтэц бүрэлдэхүүн сайжрах тийм ээ ийм одоо сайн одоо хандлага ийм байдал ингэж мэдэгдэж байгаа тийм ээ. За тэгээд энэ дээр бол юуг одоо гол онцолж гинэ гэхээр бол одоо хангаан бүсэд ялангуяа бид нар бол эхний ээлжинд тийм ээ ийм одоо био бордоог ашиглаад тийм ээ тийм чигийн хангамж сайтай тэр доройтсон одоо бэлчээр болчиход байгаа тэр хадлангийн газруудыг сэргээгээд хадлан авъя авж болж гинэ гэдэг
Энэ одоо үр дүн гарч ирсэн байгаа. Тэгэхээр энд бол ингээд суурийн хадлан аваад тийм ээ одоо энэ айлууд бол үлжээ хаваржааныхаа ойролцоох одоо үсний хашаач байсан болж байна. Одоо ийм айлууд бол одоо биднээс бол ингээд энэ их тамир сумд гэхэд бол 40-50 одоо айл өрх ийм үйлчилгээ авдаг. За тэднэр маань бол ингээд үсний хашаа ч юм уу тийм ээ эсвэл ингээд үлжээ хаваржааны ойрхон ийм одоо нууг жалга хэсгэн газрыг хашаал ингээд бол энэ бордоо сайжруулад тийм ээ. За хуучин бол ингээ баахан луй шарилж ургадаг байсан бол одоо оронд нь бол ийм сайхан одоо өмнө одоо тэр доройтойгоо байхдаа ургаж исэн хадлангийн ус ургамлууд нь үндсэн бүлгэмдлийн ус ургамлууд нь сэргэн ургасан байгаа. Тэгэхээр хадлангийн газрыг бол ингэж сайжруулахад ургацсан нь бол ер нь 6-аас 8 дахин нэмэгдэж байгаа. Тий. За тэгээд бол нэг гаагаас бол 70 хүртэл центнер ийм одоо ургац хурааж байгаа. За гэтэл бол нэг гаад ерөөсөө тийм ээ 10-аас 15 литр буюу 100-аас 150 мянган төгрөгийг л бордоо хэрглэж байгаа. Үр ашиг бол 10-аас 20 дахин илүү ийм одоо үр ашиг харагдаж байгаа. За түүнчлэн бол бид нар бас энэ үлжээ хаваржааны ойролцоо ийм хуурай уулын хээрийн тийм ээ бэлчээрийг бас ингэж хашиж сайжруулах ажлыг бас сайжруулад энэ органик бордоогоор бордож тийм ээ био шингэн бордоогоор бордож сайжруулах ажлыг бас хийсэн. А тэгэхэд бол мөн бас зүйлийн бүрэлдэхүүн нэмэгдсэн. Ургац нь бол бас нөхцөл нь арай хуурай болохоор ургацын нэмэгдэл бол 3 дахин их. Гэхдээ бол энэ сайн үр дүн хуурай одоо уулын хээрийн хуурай бэлчээрийн хувьд. За дээр нь бол тийм ээ энэ маань яадаг гэхээр нөгөө хаврын улиралд тийм ээ өвөл хаврын улиралд нөгөөс ядарч сүлдэж доройтсон муудсан малаа малчид тэр хашаандаа хийж тийм ээ ингэж бол нөгөө малаа онд оруулдаг. Ийм бас их давхар ач холбогдолтой. Хэдийгээр хадлаахгүй ч гэсэн тийм ээ энэ маань бол нөгөө бэлчээр болж нөөц бэлчээр тийм ээ муудсан малын одоо ийм ашиглах ийм бэлчээр болж өгч байгаа. Ийм сайн талтай байна. Байгалийн бэлчээр нутаг бол доройтод ирдсэн ургамлын гарц ч гэсэн бас багассан гэж. Тэгэхээр хуучин ялангуяа энэ хангаан бүсэд хуучин хадлан авдаг байсан тэр газрыг одоо хашиж хамгаалаад бордоод сэргээгээд ирэхээр одоо маш их сайхан үр дүн гарч байна гэдэг чинь тийм ээ. Жишээ болгоод яривал одоо мэдээж бол тэр гарц ургамлын гарц сайжирч штэ. Тийм тухай та нэг жоохон дэлгэрүүлээд тэр үр ашигтай сайхан талаас нь ярил тийм ээ. За тухайлах юм бол одоо энэ яг тамирын голын татмын нугын тийм ээ маш доройтсон ийм бэлчээрийг бол бид нэр ингэж одоо хашиж 2 га бэлчээр хашиж хамгаалаад ингээд бол энэ био шингэн бордоогоор бордсон байгаа. Тэгэхэд бол ингээд 3 дахь жилээсээ тийм ээ тэр одоо бүр тэр бэлчээрт ингээд устдаад өгөө болцоо. Одоо энэ сүүлийн 20-30 жил бол огт ургаагүй гэж байсан. Тийм ээ хөвгт саргас шар саргас гэх мэт одоо малын тижээлийн хамгийн сайн чанартай ургамал болох одоо уургийн хаан гэдэг царгас маань хүртэл ингэж гарч ирж байгаа тийм ээ. За дээр нь бол тэр үлэн согоовор тийм ээ гих мэт одоо ийм үетэн ургамлууд тижээлийн бас чанар сайтай ургамлуудын үетэн буурцагт ургамлуудын одоо эзлэх хувь хэмжээ нэмэгдээд за улалж тийм ээ. За тэр одоо таван салаач гэдэг юм уу одоо тэр нөгөө галуун гिचгэн багвахай гэх мэт ийм одоо далхагдал доройтлыг илэрхийлдэг чанар муутай ургамлуудын хувь хэмжээ бол багасж байгаа. Тийм ээ хэд дахин багасж байгаа. Ийм сайн үр дүн гарч байгаамаа. Тэгэхээр бол ер нь ганц хангаан бүс гэлтгүү Монгол орны альч газар альч одоо бэлчээр газрыг хашиж хамгаалаад бордод тордоод хадлан дижээл ургац авах бүрэн боломжтой юм байна л гэж батлаад байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр бол энд нэг юм байдаг. Ер нь бол өмнөх судлаачд ч хэлдэг байсан. Ерөөсөө нөгөө бордооны үр дүн бол нөгөө услаатай усчигийн хэмжээнээс бас шууд хамаардаг аа гэж ингэдэг. За тэгэхээр бол бид нар маань бол нөгөө хамгийн гол зүйл бол тэр бусад одоо бус нутагт тийм ээ хэрэгжүүлэх юм бол тэр нөгөө хур борооны байдал, усан хангамжийн байдал, услагааны байдал энтэй бол маш их зөв уялдуулах энэ бордох ажлаа тийм ээ ийм шаардлагатай. Малчидын өвлжөө хаваржааны одоо өтөг бууцтай байгаа газрыг ашиглаад тарж ургуулад бордоод одоо 2 ургац авж байна. Аваад эхэлсэн байна. Тэгэхээр энэ арга туршлагаас ярил тийм ээ. Өтөг бууц тийм ээ гэдэг зүйл бол ер нь маш их арвин их байна. Хөдөө нутагт тийм ээ. Ялангуяа манай хангаан бүс нутагт бол одоо нэг уулын аманд 10-20 өвлжөө хаваржаа байж идэг. Өтөг бууцыг бол бид нэр яаж одоо ашиглаж
энэ ногоон тэжээлээс 2 ургас авсан бэ гэхээр тийм ээ. За өтөг бууцаа бол ингээд мэдээж зарим нь бол ингээд угаасаа хашаа хамгаалалттай байж байгаа өтөг бууц тийм ээ. За зарим нь бол ингээд өвлжөө хаварж байгаа ингээд шилжүүлээд газрын ингээд зайлуулад тийм ээ. Ингээд манайхан чинь ингээд буучдээ ш хангаа газар чинь. Тэгэхээр тэр одоо үлдсэн тэр хэсэг газрыг бол мэдээж бол хашиж хамгаалах хэрэгтэй байгаа. Хашиж хамгаалах хэрэгтэй. За ингэж хашиж хамгаалаад тийм ээ. За энэ био ондрог компани бас бүтээгдэхүүн болох жига ашигт бактерийн бэлтгэл гэж байна. Тэр маань бол ийм одоо хүн малын ялгацсны тэр шимт болон эрдэс бодисыг задалдаг 52 зүйлийн ашигт бактеритэй. Тэгээ энэ ашигт бактерийг бол бид нэр тийм ээ одоо тохирох норм тунгаар нь өтөг бууцаа бол 5 сарын эхний 10 хоногт бол боловсруулдаг байгаа. Шүршиж. Ерөөсөө тэр тийм хэцүү биш. Ингээд 100 литр ус нь 5 литр тийм одоо шингэн ашигт бактерийн бэлтгэлээ хийж найруулад тийм ээ. Ингээ 30 минутын дараа бол бид нэр ингээд өтөг бууцаа шүршиж найруулж байгаа. Энэ бол нэг одоо 5 м куб өтөг бууцанд бол 1 литр шингэн бэлтгэл орж байгаа гэсэн үг. За ингээд бол нэг 30 хоногийн дараа 30 орчим хоногийн дараа бид нэр 5 сарын сүүлийн 10 хоногтоо бол нөгөө үрээд одоо тариалах ажиллаа хийдэг. Тий, үр тариалахтаа бол үрээ одоо гол нь бол итгэвхийг бас сэргийж байгаа. За энэ маань бол яаж сэргийж ийн гэхээр энэ биогум нөгөө бас мөн шингэн бордоогоо ашиглаад тийм ээ. 1 тонн өрөнд бол нэг 4-5 литр тунгаар бодно. Тэгэхээр бол маш бага орж байгаа тэр нь. Жишээлх юм бол тэр чинь бол одоо 1 гад бол бид нэр өтөг бууцанд 200-аас 300 кг нормоор үрэлдэг. Дунджаар бол ингээ айлуудын өвлжөө хаваржааны энэ газрын өтөг бууцтай газрын хэмжээг тооцоод үзэхээр бол нэг тэг 12-оос тийм ээ. За нэг тэг 13 орчим. Ер нь ийм л байгаа. Нөгөө сэргээх үрний маань хэмжээ бол ерөөсөө 40-50 мг буюу тийм ээ. 4-5 мянган төгрөгийн тийм бордоогоор бид нэр үрээ сэргээж өгч байгаа. За ингээд бид нэр 2 дахин илүү ургац авна гэж бодсон шүү. Гол нь тийм ээ. Тэр одоо бордоог бол 4-5 мянган төгрөгийн бордоо ашиглаж үрээ сэргээгээд ингээ үрийн идэвхийг сэргээж байгаа юм л та. Нэг малчин өрх айл байна гэж бодъё. Өвлжөө хаварж байгаа одоо тэр нэг жоохон газараа ингээд хашаад өтөг бууцсан дээрээ малын тижэл тарихад хэр хэмжээний үр орох зүгээр дунджаар тийм ээ. За тэр газрыг бордоход хэдэн литр бордоо орж. За тэгэхээр бол би нөгөө өмнө хэлсэнчлэн ерөнхийдөө нэг дунджаар бол тийм ээ 0.2 газар байгаа гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Тийм. За тэгэхээр бол бид нар чинь нөгөө 1 гад бол бид нар чинь тийм ээ юу яаж байгаа 200-аас 300 кг үр хэрэглэнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нөгөө тэг 12 гэдэг чинь энийг 5 дахин багасгах гэсэн үг. Өрөх маань өөрөө ингээд нөгөө ногоон тижээлээ өтөг бууцсандаа тарихад 50-60 кг үр орж. 1 тонн өрөнд бол бид нэр 5 литр орно гэж байгаа шүү дээ. 1000 кг өрөнд. 50-60 кг өрөнд бол энээс бол ингээд 20 дахин бага тийм ээ. 5 литрээс чи 20 дахин бага буюу 25-аас одоо 40 мг ийм одоо бордоо үрээ сэргээхэд байна. Өтөг бууц маань бол ягаад гэвэл нөгөө зарим газараа гүйхэн зарим газараа гүнзгий хэдэн метр куб бэ энэ өтөг бууц маань одоо тийм ээ гэдэг ийм багцааг бид нар мэдэх хэрэгтэй байгаа. 5 метр кубдээ бид нар болохоор яах вэ гэхээр 1 литр жига ашигт бактерийн бэлтгэл хэрэглэнэ гэж байгаа тийм ээ. За тэгэхээр яг нь ерөнхийдөө бол яг өртөг зардлыг бол бас ингээд тооцоолоод үзэхэд бол тийм ээ 1 кг ногоон тижээлийг бид нэр ингэж тариалаад тийм ээ бордоогооч тооцсон үрээж тооцсон бүх зардлаа тооцоод ингээд бол тариалахад бол нэг 205 мянган төгрөгөөр бэлтгэж байгаа. За гэтэл бид нэр өнөөдөр ингээд худалдаанаас тийм ээ зах зээлээс худалдаж авъя гэхэд яг одоо өнөөдөр их тамир суманд бол 20 кг-тай нэг боодол ногоон тижээл 20 мянган төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл 1 кг нь 1000 төгрөг байна гэсэн үг. Тэгэхээр бол энэ маань 5 дахин бага өртөг зардлаар тийм ээ малчин бол өөрийнхөө өвлжөө хаваржааны өтөг бууцанд ногоон тижээлээ бэлтгээд авах боломж болцоо байна л гэсэн үг. Хангаан бүсэд ногоон тижээл тарихад 2 ургац авж байгаа гэж тарилт яг хэдэн сард эхэлж байна. За эхний ургацыг хэдэн үед нь авж байна. Хоёр дахьын яг хэдийн хугацаанд нь хураагаад авчиж байна. 5 сарын эхний 10 хоногт бол өтөг бууцыг жига ашигт бактерийн бэлтгэлээр боловсруулна. За сүүлийн 10 хоногтоо багтаагаад бид нэр бол тарилтаа хийнэ. Үрд одоо тариална тийм ээ. За ингээд бол эхний ургацыг бол 7 сарын
25-наас 8 сарын 5-ны хооронд эхний ургацыг хурааж авч байгаа. За ингээд бол бид нэр дараагийн ургацаа бол тийм ээ 9 сарын сүүлийн 10 хоног тийм ээ одоо тэгээ бүр одоо хугацаа сунлаа гэхэд бол 10 сарын 5-ны дотор ингээд хураагаад авахд бол боломжтой байна. Малчтын бүлэг хоршоо маань тижээлээ тариад хураагаад авлаа. За тэрнээс бас нэг онцлог нэг чухал ажил хийж байгаа нь дарж бэлтгэж байна. Тэгэхээр энэ дарж бэлтгэх арга туршлагаасаа яриул тийм ээ. Одоо өрхийн нөхцөлтөл гэж ярил л да малчин айл юу яаж бэлтгэж байна. За тэгэхээр одоо энэ ногоон тижээлийн эхний ургацыг бол угаасаа нөгөө 7 сарын сүүл 8 сарын ихээр шүү дээ тийм ээ. Бид нар бол ингээд нөгөө хатаагаад үүс болгоход бол нөгөө бороо чигэнд маш их норох ийм магадaltaй учраас бол ер нь бол даршлах шаардлагатай. Тэгэхээр энэ бол ерөөсөө яах вэ гэхээр ингээд бид нар ийм одоо бид нар айргийн цэнхэр сав гэж ярьдэн шүү дээ. Одоо тийм цэнхэр савч ашиглаж болж байгаа. За энэ одоо бошиг төмөр бошигнууд байдаг да тий. Тэр одоо бошиг савыг ч ашиглаж болно. За дээр нь бол нүхэнд даршилж болно. Үлжээ хаваржанда тийм ээ ингээд бороо хур орохооргүй ийм эвтэйхэн газар өсний хашаан дотроо ч юм уу ингээд ухаад тийм ээ энэ өхний хэмжээ маань бол нэг өргөн 80-90 см гүн 1 метр орчим урт нь бол 1 метрээс 2 метр орчим урттай ийм нүхийг ухаж бэлтгэдэг. Тэгээд тэр нүхэндээ даршилж байгаа. За малчин өрхийнхөө нөхцөлд тийм ээ дарш хийж аавна. За тэгээд бол одоо бол манай энэ их тамирын ихтгэл үржүүлэх технологийн нэгж маань төдий аж ахуйн сургуулийн тийм ээ энэ мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш судлаач оюутнуудтай хамтраад энэ урлондогч машинаар тийм ээ энэ бол хамгийн сүүлийн үеийн дэвшил технологи байгаа. Ингэж бол урлоондож даршиг бэлтгэж байгаа юм байгаа. За тэгээ хоёр дахь ургацууд бол өвсөнд хураагдж болно. За мөн бол одоо өнөөдөр ингээд бас тийм ээ 10 сарын 4-ний өдрийн байдлаар бол бид нэр хоёр дахь ургацаа ингээд урлоондох гээд бас зарим хагасыг ингээд авчирсан байж байгаа юм байна. Даршаа бэлтгэхдээ одоо жишээ нь тодорхой хэмжээний нүх ухаад гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр яаж чинь хүндээ одоо юм гялгар ут хийж байгаад бүтээж гин үү? Зүгээр одоо ингээд задгаагаар нь хийгээд орхичж гин үү? За энэ даршны тухай бол би бас нэг нэмэлт зүйл хэлэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр бол энэ хуучин одоо арга технологи маань бол тийм ээ зөвхөн одоо ийм одоо эрдэн шиш наран цэцэг зэрэг хялбар усах нүүрс ус ихтэй даршны ургамлууд бол ингээд сайн даршуулдаг юм аа тийм ээ. За одоо энэ халгайл уй шарилж байдаг юм уу тий. Энэ одоо ургамлууд бол ингээд даршлагддаг юм аа. Зөвхөн давсаар дарнаач гэдэг юм уу. Ийм ойлголттой байсан бид нэр. Гэтэл бол хөдөө аж ахуйн их сургууль маань тийм ээ багш судлаачид маань энэ Японы хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төв гээд одоо Токио хотын дэргэд Цукуба хотод байрладаг юм одоо том судалгааны байгууллагатай 2006-аас 2016 он хүртэл 10 жилийн хугацаанд энэ одоо бэлчээр тижээлийн ийм нарийн одоо судалгааны төсөл хэрэгжүүлсэн байна. За тэр төслийн хүрээнд бол бид нэр одоо өнөөдөр тийм ээ ерөөсөө бүхий төрлийн тижээлийн түүхий идэг. За тэр ерөөсөө модны навч шилмүүс халгайл уйл шарилж ногоон тижээл тийм ээ тэр байтугай бол энэ пивний шаар гих мэтчлэн хүнсний ногооны иш навч хаягдал бүгдээрнгээр нь бол маш сайн чанарын дарш бол бэлтгэх боломжтой болохыг илрүүлсэн байгаа. Ийм арга технологиг бол нэг гаргасан юм байгаа. Тэгээ энийгээ бол бид нэр энэ 2017 оноос хойш тийм ээ Монгол орны энэ 100-аад суманд маш үр дүнтэйгээр нэвтрүүлээ явж байгаа. Тухайлх юм бол одоо бид нэр говийн бүсэд гэхэд бол нөгөө чихэр өвс тийм ээ за захилдаг. За мэдээж бол энэ халгаалын шарилж бол бүс бүсэд ургаж байгаа. Эдгээрээр бол маш сайн дарш хийжсэн. За энэ хангаан бүсэд бол бас мөн ялгаагүй тийм ээ. Одоо бид нар бол энэ унсан одоо өдийд бол энэ намрын цагт бол энэ ногоон тижээлийг модны навчтай хойлоод даршлахад бол янзын сайн даршдаг. Тижээлийн зардал үр ашгийн тооцоо ер нь одоо яаж гарч байгаа зүгээр байгалийн хадлан дээр ингээ бордоод авж байгаа ургац. За бордоогүй газрын ургац гэдэг ингээд нэг ялгаа бол байгаа шүү дээ. Та бүхэн судалгааны ажилд бол тийм ээ. Тийм байна. Ер нь бол бид нар ийм одоо тийм ээ инновацийн шинжлэх ухаанд одоо суурилсан ийм инновацийн бүтээгдэхүүн ашигт бактериудын одоо оролцсон ийм бордоо тийм ээ ашигт бактерийн бэлтгэл эдгээрийг ингээд хэрэгэлд доройтсон хаддан бичээрийг сайжруулах
юм уу те одоо эсвэл энэ ногоон тэжээлийг тариалах ч юм уу. За ингэхэд бол хэдийгээр бид нар энэ одоо ашигт бактерийн бэлтгэлийг тийм ээ худалдаж авч байна, бордоог худалдаж авч байна гэдээ ингэж байгаа ч гэсэн яг тэр илүү одоо авж байгаа тэр ургацын хувьд тийм ээ тэр шимт чанарын хувьд, найрлагын хувьд за тухайлах юм бол одоо энэ ногоон тэжээлийг бид нар бордоод 2 ургац авсныгаа бордоогүй одоо 1 ургац авсантай ингээд тийм ээ хяналттай өөрөөр хэлбэл харьцуулаад үзэхэд бол уургийн хэмжээ нь 2.3-аас 4.3 хувиар нэмэгдсэн. За эслэг буюу тэр одоо тэжээлийн шингэцийг муутгадаг өөрөө шингэц муутай тэр одоо бодисын хэмжээ бол 4.3-аас 8 хувиар буурсан тийм ээ шингэцийн хэмжээ бол 6.3-аас 9 хувиар нэмэгдсэн. Ийм одоо сайн үр дүн гарч байгаа. За тэгээ өртөг зардал одоо үр ашигын хувьд бол ерөнхийдөө бол түрүүн одоо ярьсанчлан тийм ээ тэр маань бол нөгөө чигийн хангамж хэр сайтай одоо бэлчээр хадлан байсан гэдгээсээ хамаарат услгааны байдал ямар байсан гэдгээсээ хамаарат тийм ээ ингээд бол 1 ургац авсан уу 2 ургац авсан уу энэ бүхнээс хамаарат бол ерөнхийдөө бол 3-аас 5 дахин илүү одоо үр ашигтай хямд зардалтай. Өөрөөр хэлбэл тухайн одоо 1 кг хадлангийн өвсийг бэлтгэх, 1 кг ногоон тэжээлийг бэлтгэх, 1 кг даршийг бэлтгэх. Тийм ээ. Энийг бол зах зээлээс худалдаж авах. Үн өртөгтэй харьцуулахад бол 3-аас 5 дахин ийм одоо хямд зардалтай. Ийм байгаад байгаа. За тэгээд дарш гэсэн дээр би дахиад нэг зүйл бас хэлмээр байна. Тэр маань юу гэхээр бол даршийг бол ер нь бэлтгэж байгаа тэжээлээс дэлхийн одоо нийтэд бол номер 1 тэжээл гэж үздэг. Тэгэхээр энэ яагаад тэгдэг вэ гэх юм бол ер нь энэ одоо хуурай тэжээлүүдийн шингэц маань 50-аас 60% таа байдаг. Гэтэл бол даршны шингэц бол 80-аас 90% хүрдэг. Өөрөөр хэлбэл тэр тэжээлийн үр ашиг их нэмэгдэж штэ. Тийм ээ. 100 кг тэжээл бид нэр хуурайгаар нь бэлтгээд авлаа гэхэд бол 50-аас 60 кг нь л малынхаа бие шингэнэ. Гэтэл бол бид нэр даршлаад ингээд одоо жишээлбэл ногоон тэжээлийг ингээд бэлтгээд авахд тэрний бол 80-аас 90 кг нь малынхаа бие чим тэжээл болж шингэх нэ гэсэн үг. Тийм болохоор бол ялангуяа энэ орон нутагт бол бид нэр өнөөдөр тийм ээ энэ одоо тэр зуны үйлрэлд бол их арив маас ихтэй ургадаг тэр халгайл үе шарил унцдаг навч тийм үү. За эдгээрийг ашиглаад дарш хийх. Түүнчлэн бол энэ ногоон тэжээлийг тариалаад тийм ээ тэр одоо өтөг бууцсандаа ч юм уу зориултын тариалангийн талбайд ч юм уу тийм ээ тариалаад бид нар бас зориултын тариалангийн талбай ногоон тэжээл тариалж 2 ургац авсан. За мөн бол бас ургац нь бол өтөг бууцын арай гүйцээгүй. Ургац бол өтөг бууцанд бол бид нэр одоо 200 центнер гаргаж ургац авж байгаа. За зориултын тариалангийн талбайд бол бид нэр тариалаад 2 ургац авахд бол өсний ургацаар тийм ээ 125 центнер ургац авж байгаа. Тэгтэл эн чинь бол өндөр ургац. Одоо бол тариаланчид бол дунджаар ногоон тэжээл 50 центнер ургац авж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ яа харахгүй 2-оос одоо тийм ээ 3-4 дахин илүү ургацыг авж байгаа. Ийм байгаа. Тэгэхээр бол энэ одоо ногоон тэжээлийн ургацыг ингэж нэмэгдүүл чанарыг бас нэмэгдүүл түрүүн ярьсан тийм ээ химийн найрлагын хувьд өөрчлөлт гарсан байна шүү дээ шингэс шим чанарын хувьд. Ингэж бол ногоон тэжээлээ тариалаарай тийм ээ. За тэгээд бол энэ орон нутагтаа бол энэ одоо даршаа бэлтгэж ашиглаарай тийм ээ. Ингэж бол өнөөдөр бид нэр мал аж ахуйн үйлдвэрлэлээ бол үр ашигтайгаар одоо эрхэлнэ. Энэ учир нь бол ерөөсөө тэр гол одоо зардлыг эзэлдэг тэжээлийн зардлыг бууруулах асуудал байна. Тэжээлийн зардлыг бол ийм одоо энгийн хялбар тийм ээ ийм одоо шинжлэх ухаанд суурилсан ийм одоо арга технологиор өнөөдөр бид нар бол бууруулах тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх нөөц хангамжийг нэмэгдүүлэх ийм одоо сайн арга туршлагууд байна шүү л гэж хэлээд байна. За баярлалаа танд. За баярлалаа.